Манай Монгол одоо бохир заваан гэж ярьдагчсан Монголын үнэр нөртөл сайхан штэ. Хэцүү байна. Ер нь бол одоо ингээ яг орж ирэхэд бол бид нар одоо ямар азар одоо гоё Монгол төрсөн бэ? Үнэхээр Монгол шиг сайхан одоо нэр хаан чалгаа. За бид нар биш штэ. Бас хаширсан. $20 $50 өгчөөр хариулт өгөхгүй бас морчих гэдэг учраас сая бид нар биш штэ $50 сая зараад 1800 корда ба ингээд авч явахгүй. Хаашаал явна $20 $10 гэдэг ингээд гол газар бол одоо бүр 30 40 шилэр гэдэг амандаа орсон тоогоо хэлдэг. Энэ нэг сонин юм дүүжилсэн явж байна. Үнэртэж жоохон сэрдэг гинэ. Их тийм сонин юм байна. Тэгээ энэ дотор бол ингээд бохир заваан ерөөсөө ингээд шээс баасандаа ойлцсон ста. Үнэхээр айхтар газар байна. Одоо уучлаарай. Бодит байдал тийм л байна. Зүгээр л одоо будаатай хуушруу штэ. Мах гэдэг юм баг алга. Эдгээр дөр нь том хэцүү байна. Яг одоо 1990 онд буцаад очсон юм шиг санагдаж байна. За бид нэр урд шин Никарагуагийн нийслэл Манагуа гэдэг хотод ороод ирлээ. Анх нөгөө наашны нисхийн өмнө нэлээд хэцүү гэж ярьжсэн бас ер нь мэдэрлээ. Өчигдөр шин яасан бэ гэсэн ниссээр байжгаад 8 гэж ирсэн. Тэгээ хил дээр чинь баг цаг очрлж ээж ороод тэгээ асууж байгаа зүйл нь нэлээд тийм баг байцаалж явах уу баг юм асууж шүү. Яах гэж ирсэн юм бэ? Энэ мэдээллийг хаанаас авсан юм? Энэ дээрээ юу хийх юм? Тэгээ бид нар чинь бас өөрсдөө нөгөө янз янзын телевизийн ажилтан гэх юм бол бүр хэцүү болох учраас хөгжимчиг ээлжиж байгаа байхгүй юу? Нөгөө элдв янзын улс төр бүх юмас ангид чинь та нарын хөгжим тоглох юм уу гэдэргээд асууж байна. Нөгөөсөндөө бас мөнгө хийх гээд байгаа мó гэдэргээл ингээд янз янзаар асуусан. Тэгээ сүүлдээ юу болсон бэ гэсэн чинь уул нь бол хэлжсэн. Хил дээр нэг $10 аваад та нарыг оруулнаа. Америкийн визтэй бол тэгээд $10 төлөөд орчихно гэсэн. $10 биш юм байх шүү. Хил дээр $50 аваад дахиад хил нэвтрэх $10 гээд $60 авсан. Тэгээд нөгөө хил нэвтэрж байгаа бичиг дарж өгөө. Тэрийг виз гэж хэлээд ингээ өгсөн. Битэр чинь бас чон санаадаад яасан бэ гэхээр хотын төв рүү ороход их ойрхон юм байлээ шүү дээ. Уул нь юу н шатл бас $1 юм байлээ. Хотын төв рүү ороход. Тийм учраас бид нар $1 орох юм дээр чинь $20 алдаад яах вэ? Тэгээ нисэх онгоцныхаа буудлынхаа хажууд бид нар Airport X гэдэг буудлын дээр орсон. $37 буудлын өглөөнийхөө цайтайгаа нэг аятайхан буудлаар орсон. Ер нь бол буудлын хувьд бол нэг тийм голоод муу гэж хэлээд байхаа байхгүй их аятайхан буудлаар орчихсон. За тэгээ шөнө орой явхараас нөгөө аюултай байдаг учраас өчигдөр одоо шөнө ингэж явж бас эрсдэлд учраад яах вэ гэдэг ойрхон битээр бас нэг 1 км гаруй алхаад наашаага орж ирээ буудалд орчихсон. Сонгосны буудал дээр валют солиулгаас дэмий юм байлээ. Их багаар одож явдаг учраас бидний бол шалтгаан бол урд шөнө одоо энд хонсон. Одоо ингээд цаг өглөөнийхөө цайгаа уучаад хөдлөнө. Оо thank you. Өглөөний цай бол гэхдээ тун дажгүй. Гэхдээ өндгийг нэр үнэхээр гоё шарсан байна. За аялын тойрог нэвтрүүлэг бүгд найрамдах Никарагуа улсад ингээд орж ирлээ. Ер нь Төв Америкийн одоо 2 дахь том улс одоо Гондурасын дараа орж байгаа. За энэ Никарагуа улс болохоор штэ хойд хэсгээрээ Гондурас, урд хэсгээрээ Коста Рика улстай хилдэг. За ер нь үндсэндээ бол 6 сая хүн амтай. За нийт хүн амын одоо 20% буюу сая 200 мянган хүн энэ одоо Манагуа хотод одоо амьдардаг гэх юм уу да. За бидний одоо ирсэн газар болохоор энэ ерөнхийлөгчийн одоо ордон одоо засгийн газрын ордон одоо хувьсгалчдын өргөн чөлөө буюу хувьсгалчдын талбай дээр ингээд ороод ирсэн байж байна. За энэ дэлхийн бас нэг сонин зүйлүүд юу вэ гэхээр манай монголчуудаа сайн мэднэ л дээ. 1970-ад оны үед ч нөгөө бид нар чинь бас нэг социалист систем буюу нэг системд байсан учраас одоо монголчууд чинь нэг хэсэг нөгөө Даниэл Ортега Төв Америкийн улс төрчдийг дэмждэг байсан шүү дээ. Айл газрын хөдөөний малчин үртэл. За хэдэн малман ч яах вэ? Одоо Анжела Дэвисийг мөн сулсан болов. Мондаг их оронч Че Гевара хаан байгаа бол юу болж байгаа бол бид нар чинь бас их тийм дээр үед нэг тийм дэлхий дахины нэг юм ярьдаг байлаа шүү дээ. Тэгээ бид нар сая ийшээгээ энэ талбай дээр ороод ирсэн чинь үнэхээр одоо яг бидний бас ярьж ирсэн юмуд байна шүү. Нөгөө Венесуелийн өдөрдөгч саяхан талигаач болсон Уго Чевас, за Фидель Кастро өдөргээд Кубын хувьсгалчид энд бас бужигнуулж ирсэн байгаа байхгүй юу. Зах зээлийн систем бас нэлээд хөгжөөд уг нь аваа гойгоо явж ирсэн чинь
Нөгөө хувьсгалч нар орж ирж бужигнуулаад буцаад одоо ер нь социалист систем руу орчихсон. Ерөнхийдөө нөгөө хуучин манайхан нэг ярьдаг байсан шүү дээ. Нөгөө Фидель Кастро, янз янзын одоо удирдагч нар эдэр ингээд Никарагуагийн ард түмэнд одоо эрх чөлөөг одоо олохын төлөө Америкийн империалистууд бузар савраа тат хэдэргээл те бид нар чинь тухайн үед нэг 70 80 онд чинь бид нар чинь жоохон хүүхэд байхад нэг темирхүүл мэдээ сонсдог байсан. Тэр улсдаа ороод ирчлээ. Ер нь Никарагуа хүмүүс бол их тийм ер нь цайлган цагаан тийм үү сайхан сэтгэлтэй улсууд гэж одоо хэлж байгаа. Ерөнхийдөө бол манай Монголын нэг 1970-80-аад оны үедээ нэлийн төстэй юм уу да. Энэ Никарагуад зах зээлийг хөгжүүлэе гэж бас нэлийн одоо алхам хийсэн юм байна. Тэгээд яг Панамын сувгтай төстэй Никарагуагийн сувг гэдгийг хийя гэж одоо төсөөлөд нэлийн ажлыг овоо ундрахад нэлийн дайггүй булгаа явж исэн чинь дараагийнх нь ерөнхийлөгч гарч ирээд боснуулаа айтсан юм байна. Ерөнхийдөө олон улсын нэлийн хөрөнгө оруулалт хийгээд ингээд явж байхад боснуулаад одоо Никарагуагийн сувг гэдэг юм одоо баг байхгүй шахан болцсон. За тэгээд одоо манай зөвлөх холбоот улс гэж одоо хуучин байсан. Никарагуатай маш зузаан харилцаатай байсан. Одоо Оросын холбооны улс болохоор Никарагуагийн нөхдүүдэд тэр наад Никарагуагийн сувгийг чинь барьж өгье гэдэг ингээ хоорондоо яриад байгаа юм байлээ. Ярианы төвшөнд явж байгаа. Хэрвээ энэ одоо Панамын сувг шиг юм Никарагуагийн сувг бий болох юм бол мэдээж одоо Никарагуагийн ард түмний амьдрал сайжирна. Дотоодын нийт бүтээгдэхүүн юу вэ гэсэн чинь жилийн нэг хүний $1300 юм. Тэгэхэд нэг сарын $100-тай л ер нь тэнцдэг юм байна Никарагуа. Тэгэхээр ер нь бас нэлээд ядуу орн байгаа байхгүй. Манай монголчууд ч одоо хэд байгаа вэ? Жилийн ч одоо баг нэг дараа ээж нь $20,000 байгаа шүү дээ. Манайх ч бас одоо ядуу зүдүүгээл яриад байдаг ч гэсэн монголчууд бас нэлээд гайгүй хөгжсөн. Рок мангас битэрийн хувьцаа нэлээд алдартай газар явлаа. Ер нь одоо яг ард түмний амьдрал бол бас тийм сайн гүнээр мэдэгдэж байна. Зөв нүднээс хараад мэдэгдэж байна. Тэгээд битүүрээс ингээд зураг морог авахаар нөхдүүд чинь гүйж орж ирээд Чайна, Чика гэдэг хүмүүс чинь бас нэг шаша Чика гэл орж ирд юм байна. Тэгэхээр үгүй бид нар монголчуудаа гэдэг ингээ хөөрхөн ярьлаа л да. Гэхдээ нөхдүүд маш гоё нөхөрсөг гоё хүлээж авж байна. Сайхан байна. 16 дугаар зуунд испанчууд орж ирж колончилж ирсэн учраас одоо Испани болон Мезоамерикийн одоо төв соёл одоо индианчууд одоо инкүүдийн соёл болон Испани соёл ингэж хоорондоо холилдсон тийм юм байна. За ер нь одоо тэр дуу хөгжмийн сонсоод ингээ явж явах чинь голцоол одоо Испани дуунууд. Гэхдээ Испани дууг сонсоод байхаар гоё аялгуун их гоё. Яг Итали дуу шиг ер нь сонсоод байвал баг испанчуудын энэ Никарагуагийн бие болрог зохиолын дунд нь бараг орчих юм байна шүү. Дуу муу ч аасан ч гоё сонсогддгийн. За тэгээ манай нэвтрүүлгийн бас ерөнхий төвчээр Carlines Америкийн нэгдсэн улсын одоо автомашины дилер компани байж байгаа. За мөн одоо манай аяллаа даатгалыг одоо Монгол даатгал одоо спонсорлж байгаа. Кристал халиуны хоёр дүү маань одоо харж байгаа бах энэ хоёртой мэдчилье. Мөн одоо манай аяллаа нэвтрүүлгийн спонсороор за манай газарчин travel ажиллаж байгаа. За мөн одоо манай нэвтрүүлгийн бас хамгийн гол спонсор байна штэ. Travel Sim гэж одоо компани байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр бид нар чи Испани хэл байхгүй, ёстой хэлний хувьд одоо ёстой юу ч байхгүй учраас нөгөө Travel Sim-ээр датагаа ажиллуулад одоо дата нь бол ёстой үнэхээр гоё ажиллаж байна. Бид нар бол өнөөдөр тэр нэг хүнсний зах дээр бол нэрээ бас л эвгүй үнэр танартай бас л хүнд нөхцөл байдалд бас нэг янз янзын хоол идцэн. Гэхдээ одоо өнөөдөр бас зөв хаширлаад зөв манай үзэгчид зөвөр ойлгоорой. Нутгийнх нь нэг юм цагаан 40 градусын ром дарсыг 100 грамыг одоо бидний муу хэлдэг те хүний эрүүл мэндэд хамгийн ортой гэж хэлдэг Coca-Cola-д гор даруулж өгч чинь. Ягаад тэгэхээр хориг хороор гэдэг учраас сайн нэг баахан нэг сайн годамжны хоол идсэн учраас сэтгэлд нэг жоохон сэвтэй байна. Ер нь иймэрхүү маягаар л аялж байна да. За бид нар биш те бас хаширсан. Ягаад хашираад байна гэхээр нөгөө $20 $50 өгчөөр хариулт өгөхгүй бас морчих гэдэг учраас сая бид нар биш те $50 сая зараад 1800 корда ба ингээд авч явахгүй. Эндээс авахаар жоохон хямдхан алдаж байна л да. Нэг жоохон бага зэрэг нэг $2-3 бол алдаж байна. Тэр бол хамаагүй. Гол нь нөгөө бэлэн доллар өчгөр чи нөгөө үлдэгдэл юм авч чадахгүй. Кордоба гэдэг нь болохоор одоо энэ Никарагуагийн бол мөнгөний тэмдэгт. Тэгээ мөнгөний тэмдэгт нэг тийм сонин. Ингээд цаас биш пластмас шиг тэгсэн мөртлөө цаасаа юм гэрэлтдэг. Иймэрхүү одоо мөнгөний тэмдэгт байд юм байна штэ. Ер нь. Тэгэхээр задгаа долларуудаа бид тэр ер нь кармалаад явж байгаа. Задгаа нөгөө $5, $1 гэдэг ингээд задгаа доллартай явж ивэл их зүгээрээд юм байна шүү.
Эргүүлээд нөгөө мөнгө хариулж өгөхгүй байдаг учраас 5-ыгаа өгөөд 4-ыгаа өгөөд таксигаар ингээ явчих учраас Happy Mrs. Have a nice day. Okay. Газар мэдхгүй учраас мэпэрэл одоо замаа заалгаал явж байна. Жинхэнэ одоо бидэрт нь одоо найз болж байгаа зүйлч одоо travel sim-ийг хийсэн ингээ явж байна. Энэ нэг сонин юм дүүжилсэн явж байна. What is it? Өнөртөж жоохон сэрдэг гинэ. Их тийм сонин юм байна. Шингэн. Таксинд суухдаа заавал тохиролцож суухгүй бол хаашаал явна $20, $10 гэдэг ингээд ганц 2 км газарч тэр хол газар бол одоо бүр 30-40 шилэр гээд амандаа орсноо тоогоо хэлдэг. За бид хоёрын хувьд бол одоо нөгөө нэг тохиролцох маягаар явж байна. Манайгаа хотынхаа төв дээр нь ороод ирсэн. Одоо метро центр гэдэг юм байна төвийг. Ер нь одоо яг хотын гой төв нь яг энэ байд юм байна. Нэг юм гэр хороол юм байна. Ерөөсө дандаа нэг давхар байшинтай. А байшингууд нь дандаа ихэвчлэн юм. Одоо гадуураа ингээд төмөр тороор ингээд битүү хашчихсан. Яа харахгүй бас нөгөө ядуу буураа орон болохоор ер нь дундад цалин чи ерөөсөө нэг 50-аас $150 цалингийн хооронд хэлбэлцдэг юм байна шүү дээ орлого нь. 72 оны газар хөдлөлтөөр 10,000 орчим хүн бас одоо нас орсон. Тэгээ тийм учраас зүгээр миний бодлоор тэр газар хөдлөлтөөс бас олон хүн амар өгсөн учраас тэр өндөр байшингуудыг нэг барьдгүй болов. Яг өндөр байшин бол энэ хажууд бол нэг ганц 2 байшингууд байж байна. Одоо өөр газар бол байшин байхгүй. Дандаа одоо тийм нэг давхар ийм байшингууд байж байна. Бас ийм онцлогтой газараар бид нар явж байна. Хажуу талд Манагвагийн одоо гоё нуур байгаа. Манагва гэдэг нь Төв Америкийн одоо уугуул оршин суугчдын унган хүмүүсийн өөрсдийнх нь овгийн нэр Ман гэд нэрлэжсэн. Агва гэдэг нь болохоор одоо ус гэсэн үг. Ман овгийнхны одоо ус гэсэн нэртэй одоо тийм нуур байгаа. Ер нь бол нэлээд нөгөө ард иргэд нь тэр бохир нуураас загас барьж иддэг нэлээд тийм бохир нуур гэж байна. Нөгөө тропикийн бүс, халуун орны одоо айн бүсэд одоо Эквадорын бүс нэлээд ойрхон байдаг учраас нэлээд халуун байна. Бид нар бол гэхдээ бас нэг актер халуун шатсан үед нь ирээгүй. Бас нэлээд халуун. Ерөөсө пүнк хийсэн тийм халуун уур амьсаатай. Нөгөө Америкийн сургуулиудын хүүхдүүдийн нөгөө ааглагдсан автобуснууд одоо энд ирээд нийтийн тээвэрч авдаг. Машин авахд бас нэг асуудал гарсан. Яасан бэ гэхээр Америкийн картыг болохоор Америк карт бол хэрэггүй. Бид нар Америк картаар одоо машины дийл хийхгүй. Та нар өөрсдийнхээ картаар хийгээд эдгээр бас тэгээд байдаг. Зүгээр би бол яг зүгээр нэг муу санаалаад Америкийн картаараа Монгол картаар бас хийхгүй байна. Ягаад гэхээр Монгол картаараа нөгөө депозит гэ $500 бидрээс авчдаг. Тэгэнгүүтээ ямар нэг ноо гаргаад тэр мөнгөний өгөхгүй байх магадлал өндөртэй. Монгол картны нэг муу тал нь юу вэ гэхээр нөгөө банк нь хүчтэй биш учраас буруу гүйлгээ, хулгайн гүйлгээ хийсэн тохиолдолд нөгөө банк хүчтэй биш учраас нөгөө мөнгөө татаж авч чадахгүй нөгөө явуулын усууд мөнгө алдчихдаг учраас ер нь тэгэл одоо хохино гэдэг байдал руу орчин. Америк картны нэг давуу тал нь яадаг гэхээр нөгөө банк нь хүчтэй байдаг учраас буруу гүйлгээ гарсан тохиолдолд Америкийн банкуд ерөөсөө шууд хүчээр ингээд тэр гүйлгээгээ буцаад мөнгөө татаад авчдаг басан. Тийм учраас бит хоёрын хувьд бас хаширлаад ерөнхийдөө за Монгол картаараа хийгээд хэрэггүй юм байна. Машин тэрэг бас агаад хэрэггүй юм байна. Бас янз янзын хулгай зэлгээ гардаг учраас одоо машин аваад эвдчих учраас ер нь бол одоо зүгээр таксидад явцсан дээр гэж одоо бодож байна. Яг нэг аялал гэдэг чинь бас үнэхээр адал явдал байдаг. Мөнгө төргөө алдчихдаг учраас би бол бас яасан бэ гэхээр хувцсан дотроо, шортон дотроо, өмдөн дотроо хийждэг нэг тийм мөнгөний паск авсан. Урд гартаа нөхдүүд их байдаг учраас энийг бас одоо энэ Төв Америкаар явж байгаа улсуудаас зөвлөе. За ер нь дундаж гайгүй сайхан бодлууд бол ер нь хэд нэг иймэрхүү л байд юм байна. Нэг 4-5 адтай бодол биш. Гэхдээ бол их дажгүй сайхан. Нөгөө аюултай байдаг болоос тэр юм хардаа. Ерөөсө бүх юм ингээд одоо айл хаасаагүй айл баймтан байна. Ерөөсө тэр чигээрэл төмөр тав. Нэг осондоо нөгөө нэг тийм шоронд орцсон юм шиг халуун. Тэгээд энэ дотор ч ерөөсө бүх юм л төмөр тар байж байна. За замын эсрэг тал хардаа. Тэгвэл ерөөсөө бас гэмт хэрэг гардаг ч юм уу. Бас ядуу буураа орон болохоор ерөөсөө тэгэл хаасаагүй төмөр тар байдаг юм байна шүү дээ. За нэг иймэрхүү л өрөөнд орж ин дөө. Ер нь бол одоо дундаж нэг $40-50 буудлууд ер нь гэдэг иймэрхүү буудлаараа л орчин. Үнэтэй буудлууд бол бас байна. За энэ бол гэхдээ ер нь гэдэг бас нийлэн дундаж
буудалтай орно. Энэ бол гадаа 38 градус байна, 40 градус гэсэн үг бараг хата жинхэнэ филингээр бол. Тэгэхээр ер нь яг юм үед бол ингээд хамаг залхуу өдлөө тэр далайн ирэг дээр хүмүүс хэвтчихэд чинь аргагүй очтой юм байна. Өчтөр энэ бассейн ажиллаад усанд ороод энэ дээр хэвтэ сайхан байсан чи өнөөдөр бассейн янзлж ингээд усын цэвэрлж ингээд бассейныхаа усыг авчлаа. Сүүдэрд ор ингээд жоохон хэвтээд салхиных нь мэдрэмжийг аваад ингээ байх гэсэн чинь явъя гэдэг юм. Йоо. Халуун оронд тийж юмд яарч явж болдгүй юм бэ. Халуун оронд ингээ сайхан тайв ингээ юу ч хийхгүй. Ер нь эндгийн хүмүүс чинь тийм юм байна шүү дээ. Юм хэлсэн ч гэсэн гялс шийдэхгүй, учрыг нь олохгүй, удаан болоод юм бодоол. Намайг яг ингээ жаргах гэхээр л нөгөө ганаа чи яаруулаад хөөш нөгөө захруугаа юм руугаа явъя. Энэ тэр ямар юм идэ энийг авъя. Баахан юм эцсэл өтлөө гиз мэдч одоо бүр гайхаж байгаа хаа. Энд чи хоол хүнсэн ч гэсэн дандаа энгийн биш юм байл. Харин нэг сайхан бүргэр идсэн тэр л их гоё одоо энтгийн шал өөр амттай. Одоо хоёул нөгөө юугаа идэх л та. Гүрэл рүүгээ явъя л та. Гүрэл идэж шиг ёо. Гүн iguana гэдэг чинь гүрэл байгаа шүү дээ. Ганцхан. Энийг одоо хоёул нэг идсэн. Жинхэнэ иддэг газар нь одоо шардаг чандаг газар нь бол энд гисэн. Явъя да. Халуун оронд бол хэвтчил байсан дээр юм байна шүү их үзэгчтэй. За бид нар өнөөдөр их хөглөж байна. Mercato Oriental гэдэг энэ одоо Манагогийн хамгийн том захыг үзэх гээд ингээ явж байгаа байхгүй юу? Эний нөгөө үндэсний уламжлалт зах энэ дотор өштэй ерөөсөй байхгүй юм алгаа. Хаашаашаа ингээ нэг 3 км үргэлжилсэн тийм нарантуул зах байна. Хятадын бараа бүтээгдэхүүн, жимс ногоо янз янз юм байна. Ерөөсөй байхгүй юм алга. Тэгж явсаар байж байгаа бид нар нөгөө нэг актер Iguana-гийнхаа махыг олж идэх гээд одоо эдний хамгийн алдартай оол штэ. Тэгээд ирсэн чинь хэцүү байна. Ер нь бол одоо ингээ яг орж ирэхэд бол бид нар одоо ямар азар одоо гоё Монгол төрсөн би үнэхээр Монгол шиг сайхан одоо нэр хаан чалгаа. Манай Монгол одоо бохир заваан гэж ярьдагчсан Монголын үнэр нь хүртэл сайхан штэ. Ямар ч одоо өдөөний гаанзанд орсон нэг хуушур аваад идэн, бууз аваад идэн, гид өвдөд байх юм байхгүй. Гэхдээ энэ дотор бол ингээд бохир заваан ерөөсөө ингээд шээс баасандаа ойлцсон та үнэхээр актер газар байна. Одоо уучлаарай. Бодит байдал тийм л байна. За нэг одоо нэг гоё сэтгэлд одоо бас нэг гэгэрэл гээгээтэй юу гэхээр энэ бохир заваа орчинд байж байгаа жоохон хүүхдүүд их чинь их гоё ингээд бодомжны тэр хан дээр ингээ өөр хүн нар мар цэцэг мэцэг зурцсан тоглож байгаа. Тэгээ тэр хүүхдүүдийг хараад бол үнэхээр нэрээ дотроо онгойж илээ. Одоо энэ хүүхдүүд бол нэрээ үнэхээр хүүхэд гэдэг бол ариун цагаан бүх юм нь одоо гоё гэрэл гээгээтэй. Наран үрд мандаг гэдэг дуу л одоо надаас шууд санаанд бууж байгаа байхгүй юу. Энэ зах дээр бас гоё гэрэл гээгээтэй зүйлүүд бас их байна. Би бас энд байж байгаа усууд бас их аз жаргалгүй хэцүү амьдрдсан болов гэж бодсон. Ер нь бол хүмүүс нь их сайхан сэтгэлтэй байна. За ахуй амьдралын хэм маяг бол яах вэ? Тэгээд одоо хаанч одоо амьдрал юм л байдаг шүү дээ. We can't find iguana. Not iguana. Muy cara. Not eating iguana. Iguana. За нөгөө мондөг Мексикийн одоо алдартай жүжигчин Трехогийн дүүтэй уулзчлаа. Нэр үнэхээр адилхан байна. Хай. За. Энэ хүмүүсний гоё сайхан найрсаг. Манай нөгөө хинтээ харсан чинь манай амбитэй адилхан юм уу да мó талигач амбитэй байна нэлээд өстэй. Thank you so much. За нэг иймэрхүү газар сайхан явж байна да. Тэгээд Nicaragua hip hop, right? I don't speak English very well. Okay. I like it. Okay. Okay. See you. See you. За ерөнхийдөө хүмүүс нэг сайхан байна. Яг гоо ганц хоёр хүн зориг авахд ингээд загнаад уурлаад байсныг бодвол ер нь хүмүүс бүгдээрээ сайхан гоё хүлээж авч байна. Өнөөдөр бол бас нэлээд ядарсан. Гэхдээ сайхан байна. Хүмүүс нь энэ зах даяараа штэ бид тэрийг Монголоос ирсэн iguana идэх гэж ирсэн гэдэг бүгдээрээ мэдэж байна. Iguana-гаа олсноо одоогүй гэсэн чинь ямар сони юм бэ гэж гайхаад байна. Гэхдээ одоо олоогүйчсэн энэ чэнэс Nicaragua хүмүүсийн сайхан сэтгэлийг гоё дулаан илчиг олж авлаа.
Төв Америк болон Өмнөд Америк ус юугаар алдартай гэхээр нэрээ маш халуун байж уучлаарай. Хөлсөө арчихгүй. Йоо. За манай гадарчин тэрүүлийнхаа малаагаар нэг сайхан хөлсөө арчлаа. Гадарчин тэрүүл одоо Өмнөд Америк, Куб, Америк нэгдсэн улс гэдэг нь олон газар маш их олон хүмүүс ажилуулдаг их мундаг компани байж байгаа. За тэгээ газарчин тэрүүлдээ баярлж байна. Яг бодит амьдралыг үзээд ингээд явж хахад ийм сайхан их оронд төрсөн. Бид нар үнэхээр одоо азтай. За нэг юм хэлчихсэн. Эндхийн нөгөө мөстэй ундаа ууж болдгоо гэсэн. Бисаа мөс гэж хэлээг байсан чи аваад ирсэн. Нөгөө мөсөө өдөр хийхдээ бохороос ашигладаг учраас өвчин тусах магадaltaй учраас мөстэй ундаагаа уухгүй. За Coca-Cola-гоо л одоо уухаас. Гэтэ ямар ч мөнгө төрөг аваагүй Coca-Cola. Яг нөө хорыг хороор гэдэг шиг одоо ийм бохор орчинд кола ууж ил гиз дотор сэвэрлээ. За нэг хэцүү юм нэ штэ. Энэ зах чинь нөгөө халуун болохоор хав халуун цаашил кола байна. За нөгөө сая яаж байгаа бид нар ч нөгөө Испани хэл мэдэхгүй. Тэгээ энэ мах нь болохоор юу гэсэн шүү. Дахианы мах гинэ. Эндхий одоо бас ийм дахианы мах. За энэ болохоор одоо үхрийн мах гэж байна. Үхрийн махыг сайхан ингээд татаад котлет маягийн юм хийц юм уу да. Хөөхөн тийм хуушур үхрийн махтай хуушур гэх юм уу. Хатаацсан банаа. Зарим нь шавцсан банаа ч байд юм байна. Яг тийм гоё гоцгойд амт бол байхгүй. Зөвхөн юу юм байна? Нэг чипс идж байгаа юм шиг. За нөгөө нэг дахианы мах. За энэ дахианы махнаас нэдчөө өдч. Никарагуагуудын хоол бол ер нь мах ихтэй юм байна. Үн нэлээд хямдхан. 140 кордева гэдэг чинь $4 гэсэн үг. Ер нь бол $4-оор нэлээд их хэмжээний хоол 2 хүний порцтой хоол авчлаа. Дажгүй хамт сайхан юм байна. Гэхдээ бидний нөгөө зорилго бол биелээг байгаа. Ягаад гэвэл бид нар ч нөгөө игуанагийн мах идэх гэж энэ зах дээр орж ирсэн чинь игуанага зархаа болцсон байна. Зүгээр л одоо будаатай хуушур байна шүү дээ. Мах гэж мах гэдэг юм баг алга. Эдгээр ер нь том хэцүү хоол байна. Ер нь бол хоолоо ер нь давхад ер нь хэцүү үед байна шүү. Ер нь дахиагаал идсэн дээр юм байна. Зорилго бол биелсэнгүй. Энд бол яг нутгийнх нь хоол бол янз янзын хоолууд байна. Будаатай гурил энэ одоо нэг төрлийн хуушуршил. Уйглсан будаатай урган биш дээ баг. Мах нь маш жоох. Мах баг юм. За нэг юм уу? Нэг хидэд ахаар юм биш байна тий. Амнаас унчихсан. Нэг сансан газар 7 хоног хоосон гिचвэл энд бол үнэхээр яг идгэх юм алга юм байна. Орчин их муухай юм тий. Миний хувьд бол бүр аюултай санагдаж байна. Халуун орн. Тэгээд дээрэс нь эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ямар нэг юм мөрддөггүй юм байна. Тэгээ одоо хэн ямар боломжтойгоор одоо яаж хоол ундаа хийж өгдгийг одоо зэрүүгээр л тэгээд өгч идэг. Тийм болохоор ялангуяа энэ зах дээр бол хоол идмээргүй байна. За энэ юм зарж байгаа хүмүүс бол их найрсаг тийм хүмүүс юм байлээ. Мэдээж альч газар сайхан муухай гоё янз янзын газар байдаг. Бид нар бол муухайг нь сонгож албаар одоо энэ Никарагуагийн хүмүүс ингэж амьдардаг гэдэг үзүүлэх гэж байгаа юм биш. Яг байгаа зүгээр ингийн захаар ингээд ерөнхийдөө явхад ер нь байж байгаа байдлыг ийм л байна. Яг иймэрхүү дүр төрх одоо бидний дуранд буулаа. За тэгээ уучлаарай үзэгчид маань өөрсдөө бас энэ дотроос авах гэхийн ухаанаар хандна үз. Яа, амар хатаа биш. Сая хүүтөө ус авлаа. Тэгэл хүүтөө ус уугаад шууд асгаал. Ингээд хүн болж байна да. Түрүү нөгөө халууцаад өөр дээрээ ус асгаа тэнэгдээд байсан чинь ингээд явдаг мараж ороод ирсэн. Эсвэл үнэхээр гоё. Спадос. Энэ ардаа нотгийнх нь одоо нэг жимс нөгөө Малибу гэдэг нэг архи байдаг шүү дээ. Нэг гоё сүүний амттай. А яг тэр шиг юм өтгөрүүлсэн сүү ажлын шүүс жоохон мөсөн дээр ингээ хийгээд өгдөг юм байна. 40 квадрогоор авах юм байна шүү. За би одоо энд ажилд орохоор шийдлээ. Энд Никарагуад
Би мараачин зардаг ажил дээр н орчих доо. Тэгээд ерөөсөө ice cream. Excuse me, would you like ice cream? It's a fruit ice cream. Okay? За нэг иймэрхүү л одоо сайхан марочинтой олчлоо да. Thank you so much. Таас гоё юм байна. Тон айтаа хийдвэ шүү. Бид нар ч нөгөө Манагвагийн арт гэдэг урлагийн зочд болсон шүү дээ. Тэгээд нөгөө анх буухтаа нөгөө буудлынх нь үнэлгээг нь харсан чинь 8.9 оноотой бүр Wonderpool руу орсон байсан байхгүй юу. Тэгээд үзээд за нэг тийм гоё газар биш юм байна. Илүү гоё газар үзье. Бас хөгжил нь ямар байдгийг, хотын төвөө нь ямар байдгийг ингээд нэлээ үзэж аваад ер нь тэгээд яваад лээсэн чинь сүүлдээ нөгөө жаргалтай газар хүн тогтдгоо, өстэй газар мал тогтдгоо гэдэг шиг хамгийн гоё газар нэрчсэн байсан юм байна шүү дээ. Тэгээ одоо бид нар сая ингээд өнөөдөр автобусаар бас нэлээд сууж авч үзлээ. 101 номерын автобусанд суугаад хотоо ингээд бүтэн тойрч үзлээ. 2-3 автобусаар ингээд явлаа. Тэгсэн автобус бол нэг хямдхан байна. Одоо юу гэдгийг Монгол мөнгөөр бол нэг 200 төгрөг ч юм уу 150 төгрөгөөр ингээд автобусандаа суугаа явж байна. Ер нь задгаа зоос мөнгөө маш хэрэглэх юм байна. За тэгээ ерөнхийдөө нөгөө хотын төв байдал бол яг нөгөө Никарагуа хүмүүсийг ингээд харж байхад яг нөгөө манай Монголын нэг 90 оныг бужигнсан шүү дээ. Ингээд нэг тийм арчил дөнгөж гараад хүмүүс сэхэднүүд архинд ордог ч юм уу нэлээд тийм байдал нэлээд хүнд байсан. Яг тиймэрхүү юм шиг санагдаж байна. Ерөөсө хаасаагууд ингээд түүц байгуулагдсан. Тэгээд энэ байж байгаа орчин ерөөсө энэ Манагва хот бол ерөөсө тэр чигээрээ л ерөөсө юм гэр ороод юм байна. Ерөөсө ингээд нэг давхар байшин. Никарагуа хүмүүс чинь тэр Мексикийнхаа одоо Аргентин ч юм уу тэр Өмнөд Америкийнхаа Төв Америкийнхаа тэр одуудыг бол маш их шүтдэг юм байна. Ер нь хаач явж ирсэн тийм Испани маягийн дуу яваад ингээд одоо сая бид нар ингээд ер нь хотынхаа зах хэсгээр нь ороод ирсэн явж байна. Байдал юм байна. Нэг морин тэрэгтэй хүмүүс маш их явдаг байсан шүү дээ. Нөгөө бараа эдэр зөөдөг, морин тэргээр зөөдөг байсан. Яг манай одоо 90-д оны үеийн морин тэрэгнүүд энд байна. Хуучин техник тоног төхөөрөмжүүд яг одоо 1990 онд буцаад очсон юм шиг санагдаж байна. За тэгээ нөгөө улс орны хөгжил бол ерөнхийдөө ойлгомжтой л доо. Одоо би бараг юу сайн хөгжиж гэнэ үү, хөгжөөг байна уу гэж хэлэх нь бол бараг илүүц юм байна. Ерөөсөө нөгөө автобусын дотроо юм зарна, янз янзын одоо мөнгө төрөг одоо гуйдаг ч юм уу. Ерөөсөө тийм зүйлүүд их байна. Хэдүүлээ одоо ийшээ нэг яваад нэг харъя да. За ерөнхийдөө за хүүтус. Тэгээд халуун өдөр болохоор нөхдүүд ардаа ингээд жимсний шүүс мөстөө холиод тэгээд одоо иймэрхүү ийм жимсний ундаа их зардсан юм байна. Хямдхан нэг 1000 төгрөгөөр 500 төгрөгөөр ундаа аваад очно. Гэхдээ бид нар ууж болохгүй. Ягаад тэгэхээр нөгөө мөс үнэтэй байдаг учраас эдгээр өөрсдөө нөгөө энэ нуурын бохир усаар мөс хийж байгаа учраас бас гэд содоод өвдчих магадлал өндөртэй учраас ер нь аль болохоор пакетлцсан юм авч одоо идэхгүй бол ийм гар аргын юмнууд бол бас хэцүү харагдаж байна да. Ер нь асар их тийм хашаадсан ус байна. Sorry. Sorry, I don't speak Spanish. Sorry. Ер нь асар их тийм хашаадсан ус байна. Ерөөсө хаашаа л харна хашаа төмөр ерөөсө ингээд иймэрхүү юутай бүх дэлгүүр оршоогоор явж байгаад ерөнхийдөө ийм газар цонх байхгүй. Нөө асар их халуун учраас ер нь салхиуд ийшээгээ орж ирэл тийм халуун орны онцлог юм уу да. Ер нь бол гэмт хэрэг болоос нэлээд гардаг. Тулгаан зэлгээ бас их гардаг учраас ер нь болгоомжтой явахгүй болохгүй. Тэгээд нөхдүүд бас нэг бидний зураг авч байгаад бас нэг сайхан сэтгэлтэй Никарагуа хүмүүс орж ирээд тусалж ийлээ. Нөгөө Guardona Celularo гэж хэлээд байлаа. Тэгээ бид нар Испани хэл мэдэхгүй юм чинь нөгөө Google Translate-ээр орчуулад үзсэн чинь гар утсаа хамгаалаарай, гар утсаа хянагдаарай гэсэн тиймэрхүү зүйлүүдийг бас хэлж ийлээ. Тэгээ одоо бол бид нар яг одоо ямар ч байсан хотынхаа төв рүүгээ орчих. Ер нь байгаа байгаа амьдрал бол ер нь иймэрхүү л байна. Өчигдөр бид нар хамгийн гоё газараа үзсэн юм байна шүү дээ. Нөгөө ерөнхийлөгчийн засгийн газрын ордон
За 1920 онд баригдсан спа маягийн гоё юм сүм ер нь хамгийн гоё газараараа өчтөр явцсан юм байна. Тэгээ ерөнхийдөө бас ингээд үзэж явж байхад бол ойлгомжтой байна дөө. Манайгүй хотын шөнийн үзэсгэлэнт газар ирээд байна. Гайхалтай олон өнгийн модуудыг төмгөөр гэрлээр хийсэн байт юм байна. Маш том бүтээн байгуулалт нь яг нуурынхаа ирэг дээр катедралын ойрхон юм гайхалтай үзэсгэлэнтэй том модууд байсан байна. Дэшигээ бол нэг Никарагуагийн далбааны бас өдөр бол бүгдөө адилхан өнгөтэй. Энд ингээ харсан чинь бас айгүй чухал хүндтэй зочин явж байгаа шиг байна. За манай засгийн газар шиг юм байна штэ тий. Ингээд баахан аваар асаагаал гой том дуграад явдаг. Гоо хамгаалтад явж штэ. Өдөр битэрийг явж хахад нэг гой харагдаагүй тий Никарагуа. Тийм онц харагдаагүй харин шин болсон чинь гэрэлтээд гайхалтай сайхан өнгөтэй үзэмжтэй харагдчихэв. Ер нь шинэ Никарагуа их аятайхан юм байна. Ер нь бол төвөөрөө одоо шүн бол сайхан юм байна. Гэхдээ хүмүүс одоо амьдрдаг тэр дүүргүүдээрээ хамаагүй шүн явахыг одоо болгоомжлоорой гэж загчсан шүү. Y si no decir nada, ya viste, se emociona. Va a caer. Ay, que no ha venido el taxero que lo chinea. Энд биш та нэг бас нэг эвгүй бас нөхдүүд бас байна. Нилээн уудаг иддэг бас нэг хүнд гарын атманууд бас энэ авираас байна. Гэхдээ бид нар яаж ийна гэхээр бидний нэг баримтлагдаг нэг зарчим байдаг. Энэ нөхдүүдийг юу гэдгийг нэг жоохон эвгүй ч юм уу буруу маягаар ингээд хараад хандахаар бидний хандлагыг мэдрээд эдгэр чинь нэг тийм муухай зан гаргана штэ. Тэгэхээр зүгээр өстой гоё байна. Никарагуачууд гоё шүү гэдэг ингээд харьцахаар энэ нөхдүүд чи өөрсдөө их гоё энерги бас гаргаад байгаа байхгүй да. Тэгээ бидний хувьд бол яах вэ ингээд орчин тойрондоо тухайн газартай нөхдүүдтэй ингээд гоё найрсаг харьцаатай ингээд байгаад ингээд айтайхан байж байна. Тэгээ дээрээс нөгөө бид хоёрын байж байгаа газар чинь яг хотын төв биш. Бид нар наашаа ирээд бууцсан. Нөхдүүдтэй орой бид хоёр яах вэ нэг ганц хоёр ундаа авах гэдэг ишээгээ орсон чинь нөхдүүдийн доочрлцсан. Гэтэ айтайхан байна. Гэтэ ажгүй сайхан нөхдүүд байна. Гэтэ энэ болгоомжтой л явна л да мэдээж болгоомжтой л явна. Гэтэ надад бол Никарагуас таалагдж байна. Хүмүүс нэг гой найрсаг юм байна л гэж би надад ойлгож байна. Marijuana. No, I don't like it. My country is not allowed marijuana. Marijuana is the best for your brain and your soul and your mind. Thank you so much. $100. Хар 6 газраараа одоо оройн хоол идэхэд тайсан боловч ихэнх нь хаалттай таарлаа. Ер нь бол том төмөр одоо хаалгаар хаагаад хөгжөөр төгжсөн байдаг нь цаанаас зөвшөөрөл ч юм уу ямар нэгэн юмар энэ олон одоо ресторануудыг ингэж хаасан байх гэж бодож байна. Аяжуулчид бас тэгж хөгжөөгүй юм уу? Харин бид нэг хэдэн кварталын цаана нэг ийм оройн үдшийн газар таарлаа. Энэ бол одоо бас ингэж хөгжим тарьсан хэдэн хүнд уурсан ийм газар байна. Тэгээ энэ дэр нь алдартай энэ Тона гэдэг нэг бий байдаг. Тэгээ энд бол нөгөө алдарт Хайнекен, Мексикийн Корона тийм дэлхийн алдартай биемнүүд бол дэлгүүр ресторанууд хаасайгүй байна. Орон нутгийн биегүүд ерөөсөө хоёрхан байна. I am not busy anymore, okay? Okay. Hi. God bless Mongolia. Mongolia is the place where Chinese and Korean and everybody else come from. The original people are from Mongolia. Thank you, sir. And God bless Nicaragua, Nicaragua. Managua. Managua, Nicaragua. Oh, I don't like him to bless Managua too much. I like to bless the whole country. Managua is too much crime. Camera. But before, no cameras, they used to come and rob people.
to enjoy life. I'm tired of working. I retire my own self. I work now, but for myself, and I drink alcohol and I smoke freebase. I like to smoke what they call crack cocaine. You want to go to USA? No, Why? too many laws, too much everything. A ticket. If your dog shits on the street, you get a ticket. If you want to fish, you don't have a license, you get a ticket. Fuck that. Nicaragua, you go fishing, your dog shits in the street and it's okay. But too many laws, too much control over people. That society, I don't like. I like freedom for real. I'm drinking rum. Rum. Okay. It's much better. Life is easier here. In the tropics, now look, it's fucking excellent. Nice tropics, hot, breeze at night. In the States, I have to be with a cold jacket or it's too hot. Where is your family? They live in Anaheim, California, and in Lakeland, Florida. My mom, my dad, my sisters, my brothers, my 3 kids now live in North Carolina. Your kids? I have Your 3. kids there? They're Americans and they were born there. I don't go to the United States. My family come to Nicaragua. I appreciate the fact that I learned how to speak English and I learned the culture, but I don't like the system. System fucked up. I don't like it. Do you like communism, socialism? I don't like neither Democrats, I don't like communists, I don't like no government. The only government that I like is Jesus Christ. That's it. I'm not religious because I drink and stuff, but I do believe in God. I do have a God and his name is Jesus. He's the only one that can forgive me and save my soul. I wish you all goods for you. Okay. Thank you. I wish you the same. Thank you so much. Yeah, you're welcome. Benvenuto. Nicaragua. Now Nicaragua. Yeah. Okay. Okay. За ингээд бид бүгдийн хувьд одоо Никарагуад 4 хоногийг өнгөрүүлээд цаашаага аялалдаа одоо гарч байна. За бидний хувьд та нартай бас зөвлөхөд Никарагуад очиод цаашаага Коста-Рика явхад бол хамгийн найдвартай хямдхан унаа бол одоо Тика Бас гэдэг автобусанд суугаад Коста-Рика руу гээд хөдөлж байна. Ер нь бол одоо энэ Төв Америк болон Өмнөд Америкийн улсуудад Тика Бас бол маш хүчтэй байдаг. За бидний хувьд бол Тика Басын сүлжээ буудалд буугаад цаашаага Коста-Рика руу Тика Басараа гэж цаашаага явж байна. За Коста-Рика руу очиход одоо бас хамгийн гол зүйл нь хил дээр бол айхтар шалгалт байхгүй. Заавал одоо Коста-Рикаас буцах билет авсан уу гэдэг бол шалгадаг. Ер нь бол асуудал ингээд цаашаага бол сайхан ингээд явчихж байна. За Коста-Рика руу ингээд орж ирэхэд ер нь нэлээд баян чинэлэг бас болооч тэр ер нь бүх юм нэлээд гоё цэгцрээд их гоё өнгөлөг болоод орж ирж байна. За ингээд тун удахгүй та бүхэнтэйгээ Коста-Рикагийн нэвтрүүлгээр удахгүй уулзах болно. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэх штэ. Алуу. Нагаа яцсан чи мэн. Нөгөө манай зөөгч маань одоо бар инээ дээрээ тест актер болж байна.